За Монгол Улсын засгийн газар өнөөдөр хуралдаж манай хүнсүтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарынхны хувьд ялангуяа газар тариалангын салбарынхны хувьд бол одоо түүхэн шийдвэр гаргалаа. Монгол улс одоо газар тариалангийнхаа бүс нутгаа зарлана, газар тариалангийнхаа бүс нутгаа тодорхой болгоно, газар тариалангийн бүс нутгаа түшиглэж эрчимцэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж олон жил ярьжсэн боловч одоо энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй байсан. Өнөөдрийн Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар Монгол улс газар тариалангийнхаа зарим бүс нутгийг тодорхой болгож зарлж байна. За газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор манай газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ гэж бид ойлгож байгаа. За мөн газар тариалангийнхаа одоо бүс нутгаа түшиглээд эрчимцэн мал аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрүүд хөгжиж сэргэнэ гэж бол ойлгож байгаа. За Монгол мал маань одоо 66.2 сая толгойд хүрсэн. За манай малчтар ч гэсэн бас ярьж байгаа. За салбар яамны хувьд ч гэсэн одоо бид тоонд биш одоо чанар руугаа анхаарах цаг нь болсон. Нэгж баланс авах ашиг шимийг нэмэгдүүлэх цаг нь болсон гэсэн ийм бодлогын шийдвэрүүд гаргасан. За энэ шийдвэрийн хүрээнд бол Монгол улс газар тариалангийнхаа зарим бүс нутгийг зарлаж байна. За эх жил маань бас одоо манай газар тариалангийн салбарынхны хувьд маш чухал жил. Монгол улс одоо атар газар эзэмсний Монгол улсад газар тариалангийн салбар өсөж өгснээ 60 жилийн хой байгаа. Тэгээ шинэ 60 эхэлж байна гэж одоо хэлэхэд болно. За хуучин 60-ныхаа хүрээнд бид нар атрын 1 2 3 дугаар аянаа өрнүүлж хэрэгжүүлж газар тариалангийнхаа салбараа хөгжүүлсэн. За одоо атрын одоо манай газар тариалангийн салбарынхаа хувьд бол шинэ 60 эхэлж байгаа. За энэ үеэрээ бид нар одоо газар тариалангийнхаа бүс нутгаа тодорхой болгож зарлж байна. Нийтдээ 7 аймгийн 60 сумын 113 багийг бид нар газар тариалангийн бүс нутгаар зарлаж байна. За ингэхдээ бид одоо хуулийн дагуу газар тариалангийн хуулийн дагуу аймаг орон нутгийн иргэдийн хурлынхаа саналыг аваад тэрэн дээр үндэслээд одоо Монгол Улсын хүнсүтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам газар тариалангийнхаа бүсээ одоо зарлах саналыг улсын их хурлд оруулаад ингээд шийдвэрлэж байна. Ингээд 7 аймаг 63 сум 13 баг манай газар тариалангийн бүс нутгаар зарлагдаж байна. За Дархан уул аймгийн Орхон сум, за Дархан уул аймгийн Хонгор сумын 1 2 дугаар баг, за Булган аймгийн Худаг өндөр сумын 1 2 3 дугаар баг, за Хинтээ аймгийн Хэрлэн сумын 5 7 8 дугаар баг, Жаргалан хаан сумын 3 дугаар баг, Өмнө Дэлгэр сумын 2 3 7 дугаар баг, Бэндэр сумын 2 4 дугаар баг, Баян Адар сумын 1 дугаар баг, Дадал сумын 1 3 дугаар баг, за Батноруу сумын 4 дугаар баг, Мөрөн сумын 4 3 дугаар баг, за Өвөрхөн аймгийн Хар орон сумын 5 6 дугаар баг, за Арангаа аймгийн Захир сумын Жинст, за Хангаа сумын 10 бус булаг одоо сумуудыг одоо газар тариалангийн бүс нутгаар зарлж байна. Тэгээд та бүгдэд бас одоо энэ шийдвэрийг одоо хөвлөж өгөх учраас одоо дэлгэрэнгүй яриад явах уу. За ямар ч үсэн Монгол Улсын засгийн газар манай хүнсүтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам за газар тариалангийн хувьд бол одоо түүхэн шийдвэр гаргаж байна гэж бид үзэж байгаа. Ингээд газар тариалангийн бүс нутгаа түсгэлж эрчимцэн мал аж ахуй хөгжих болно гэдгийг хэлэх байна. Баярлалаа. За энийг бол бид олон жил ярьсан шүү дээ. Тэгээд олон жил одоо бид нар малчтайгаа, тариаланчтайгаа уулзсан, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Сая одоо ерөнхий сайд маань, одоо салбарын сайд маань одоо Сэлэнг аймаг, Дархан уул аймагуудаар ажиллалаа. Тэгээ энэ үеэр бол одоо газар тариалангийн бүс нутаг зарлах одоо шаардлага байна гэдэг бол манай газар тариалангийн салбарынх нь бол хэлжсэн. За малчид ч гэсэн одоо энийг бас нэлээд ойлгож байгаа. Түрүүн би хэлсэн Монгол мал одоо 66.2 сая толгой төвсөн. За одоо бид тоонд биш чанарт анхаарах цаг нь болсон. Нэгж малаас авах ашиг шимээ нэмэгдүүлье гэдэг. Тэгээ манай газар тариалангийн бүс нутагт одоо мал малдаж амьдарч байгаа малчдаа ч гэсэн өөрсдөө ойлгож байгаа. За ерөн бид одоо малаа эрчимжүүлэх шаардлагатай юм байна. За энэ газар тариалангийн бүс нутгаа түшиглээд бид нар малын тэжээл тарих ёстой юм байна. За малынхаа тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой юм байна. За ингэж бид нар экспорт яриад байгаа шүү дээ. Салбарын сайдын хувьд бол Монгол орн бол экспортлогч орн болно гэсэн ийм зорилт тавьж байгаа. За энэ зорилтын хүрээнд бид нар мал махаа чанаржуулах нь нэн шаардлагатай байна. Тэгэхээр малчид маань энийг бол ойлгож байгаа. Тэгэхээр газар тариалангийн бүс нутагт одоо ажиллаж амьдарч малаа хариулж байгаа манай малчид бол малаа эрчимжүүлэх чиглэл рүүгээ бол явна.
За энэ дээр бол одоо салбарын яам дэмжлэг үзүүлнэ. За мөн тухайн бөсөд байгаа газар тариалан компаниуд ч гэсэн энэ малчтаа дэмжих асуудлаа бол одоо малаа эрчимжүүлэх тал дээр нь туслахаа бас илэрхийлсэн. За аймаг орон нутаг бас одоо энэ дээр одоо санаачлагтай ажиллаж одоо эрчимцэн мал аж ахуйтай болоход нь одоо дэмжлэг үзүүлнэ. За Монгол улс нэг сая 50 мянганга тариалангийн талбайтай. За түүнийхэн одоо 700 мянгангааг энэ л одоо эргэлтэнд оруулж бид нэр төмс өмсний ногоо за Улаанбуудаа тарьж энэ 3 сая иргэнэ экологийн цэвэр хүнсээр хангаж штэ. Монгол улс тусгаар улс юм бол дотооддоо одоо Улаанбуудаагаа тарьдаг. Дотооддоо төмс өмсний ногоогоо тарьдаг. 3 сая иргэнэ одоо хүнсээр хангадаг байх ийм үүрэгтэй. За энэ үүрэг нь бол одоо манай яамд байдаг. Тийм учраас энэ газар тариалангийн бусаа зарлж байгаамаа.